Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилчин бүрийн эрх ашиг, шударга хөдөлмөр, аюулгүй ажлын байрны төлөө итгэл үнэмшлээрээ нэгдсэн залуусын хамтын байгууллага юм. Байгуулагдсан түүх. Манай үйлдвэрчний эвлэлийн хороо 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, эрх зүйн хувьд бүрэн хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх үүсгэн байгуулагдахдаа итгэл үнэмшилтэй үнэнч шударга залуус эвлэлдэн нэгдэж, сайн дурын үндсэн дээр энэхүү хороог байгуулсан юм. Сорилт ба нэгдэл. Эхний үед амаргүй сорилт олон бэрхшээл тулгарч байсан ч ажилчдын эв нэгдэл, хамтын хүч, зориг төвчээрийн ачаар манай хороо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж чадсан. Өнөөдөр бид хамтдаа итгэл дээр суурилсан нээлттэй шударга үйлдвэрчний эвлийг бүтээж байна. Хамтын гэрээ. 2024 оны 4-р сард манай хороо хамтын гэрээний төслийг санаачлан боловсруулж эхэлсэн юм. Үүний дараа 2024 оны 6-р сард уул уурхайн салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран саналуудаа нэгтгэж, 2024 оны 8-р сарын 23-наас ажил олгогч талтай албан ёсны хамтын хэлэлцээнд оролцсон юм. Олон удаагийн хэлэлцээ зөвшөлтслийн үр дүнд 2024 оны 11-р сарын 21-ний өдөр талууд хамтын гэрээг үзэглэж, өнөөдөр энэхүү гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөн хэрэгжиж байна. Одоо ба ирээдүй. Манай үйлдвэрчний эвлэлийн хороо цааштаж ажилчдынхаа эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хамгаалахын төлөө тууштай ажиллах болно. Бидний урай хөдөлмөрчин хүний эрх ашигын төлөө. Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг эрс дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.